Энэ компани байгуулдаг болов. Аж ахуй их гэж юм хийсэн хүмүүс юм л. Гэхдээ төлөвлөлтийн гадна байна шүү гэдгийг хэлээд уулзсан. Энэ айл бол эх 7 хоногийн нэгтгэхээс Мөнхөд дараатай өөр энэ ч маргаантай айл байхгүй гэж болов шүү. Мэдэгдэл юмнуудыг нөхцсөн байгаа тийм. Нэгдүгээр өгсөн. Байршлуулаад Одоо саяных чинь энэ шүү дээ. Тийм. Энэ дэлхийн нөхдөдтэй нэг өдөр зөвшөлдсөн чинь. Засаг даргын захимжаар байгуулагдсан Сэлб хотын одоо газар чөлөөлтийг хийх ажлын хэсэг маань өнөөдөр талбай дээр ажиллаж байна. Сэлб 20 минутын хотыг байгуулах ажлыг бол нийт 39 багц ажиллаар бол хотыг байгуулна. Эхний 11 багц нь бол инженерийн дэд үтцэц, 12-оос 39 дугаар багцууд бол нийгмийн дэд үтцүүдийг бол төр үеийн түвшлэр байгуулахаар ингээд хотын бизнес төлөвлөгөө гаргаад явж байгаа. За уг ажилтай холбогдуулаад эхний инженерийн дэд үтцийн багцуудын ажлуудын тендерийг бол үе шаттайгаар зарлж эхэлсэн. За 1-2 дугаар багцуудын хэсэгтэр бол ойролцоогоор 4800-аад орон сууц хийхээр 2 багц тендерийг зарлаад одоо шалгаруулалт бол эцэслэгч байна. Шалгаруулалт эцэсний араас бол барилга угсралтын ажлыг бол одоо энэ 5 сартаа багтааж бол гэрээ хэлцээр амжилттай болох юм бол эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулаад багц 1-2-ын талбай дээр өнөөдөр бол ажлын хэсэг ажиллаж одоо иргэд одоо газраа чөлөөлөхгүй үнэлгээ нь хангалтгүй байна гэсэн иргэдийн төлөөлөлтөд бас уулзлаа.